судалгаа илэрхийлье. Эхлээд бас номлох юм өөрийнхөө тухай товчхон танилцуулъя. Миний нэрийг та нар бүгд сонссон мэдсэн учраас та хэлээд явах уу? Насны хувьд бол 65 настай болсон байна. Харахад бол нэг сайхан өвгөн зогсож байгаа шүү дээ. Цагаан толгойтой. Гэхдээ бурхан бол биднийг ямар ч нас хязгаарлахгүй бурхан өөртөө ашиглаж зарцалд юм аа. Өнөөдөр бурхан агуу захирамжийг бас номлоо гэж явуулсан байна. За би бол одоо 3 хүүхэдтэй хүн. Хүүхдүүд минь бүгд томорсон байна. Би сайн мэдээчин хүн. Мориад руу 31 удаа явсан. Өөр Монголын Хөлбөмбөр аймаг руу 1 удаа явчихад байна. Бурхан надыг сайн мэдээчингээр тамилсан явуулдаг. Би пастор хүн биш. Уг нь бол тэр эндэр дээр гарч хүмүүсийн өмнө номлож хонжлох ёстой хүн биш. Гэхдээ сайн мэдээний төлөө сайн мэдээ чинь бүхнийг хийх болдог. Агуу захирамж Матай 28:18-аас 20 байдаг. Мөн Марк номын 16-аас 15 дугаар сайн мэдээний 2 ном дээр 4 номын 2 дээр байдгийг. Өнөөдөр би бол төлхөө Марк номын 16-гийн 15-ыг та нарт хэлнэ. Энэ хоёрт ялгаа бий. Хэрвээ сайн уншсан хүн ялгааг нь олж харна. Матай номын 28:18-д иймээс явж хүүхдэлд сайн мэдээг тунхлаа. Дагалдагч болгохтун эцгүй ариун сүнсийн нэрээр тэдэнд баптизм хүртээ. Миний зааж тушаасан бүгдийг цахин биелгөхөд тэдэнд заа гэдэг. Үеийн төгсгөл болтол би та нартай хамт байх нь. Марк номын 16-гийн 15-д бүгдэлхээр яв сайн мэдээг бүхүүдэд тунхлагдав. Ялгаа байна уу? Байна. Хэн итгэж баптизм хүрэн тэр нь аврагдвал. Хэн итгээгүй нь ялагдах. Ялгаа байдаг. Эхний ишлэлээр бол дагалдагч болгоно. Дагалдагч болгоно гэдэг чинь итгэгч гэдгийн 2 дахь шат байдгийг манай хүмүүс сайн мэддэг байх хэрэгтэй. Өнөөдөр хүн итгэж болно. Дагалдагч болоогүй. Дагалдагч гэдгүүл Иесусийн төлөө араас нь загалмайгаа үүрч явдаг хүмүүсийг дагалдагч гэдэг. За өнөөдөр сайн мэдээчдийн эхний шатны ажил бол сайн мэдээг бүхүүдэд тунгалах ёстой. 2 дахь шатны ажил дагалдагч болох ёстой. За сайн мэдээ гэж чухам юу юм бэ гэдэг тал руу бид харъя. Агуу захирамж гэж чухам юу юм бас? Агуу захирамж гэдгээс төөрч бүжэлсэн, алдуурсан, гэмдүнсэн, махан бие нүхтэг болсон, сүнсээр бурхнаас таслагдж сүнслэг хүртэл аврагдхаа болсон тэр бүтээлүүдийг аврахын тулд явдаг хүнийг явуулах ёстой хүмүүсийг бурхны тушаал өгсөн тэр зүйлийг агуу захирамжлал яв гэж хэлсэн байна. Тэгвэл сайн мэдээ гэж юу юм бэ? Сайн мэдээгийн тухай та нар сайн мэдэх байх. Ром номын 1:2-т ингэж бичсэн байна. Энэхүү сайн мэдээ бол бурхан иш үзүүлэгчдэрээ дамжуулан ариун судруудад урдаас амилсан тэр хүүгийн тухай юм аа. Тэр хүн махан биеэрээ Давидын удмаас төрсөн бөгөөд ариун байдлын сүнсээр үхсдээс амилсан бурханы хүү болох бидний эзэн Иесус Христ мөн гэжээ. Сайн мэдээ гэдгүүл Иесус Христийн тухайд ярь гэсэн үг. Тэрнээс би аврагдаад амьдрал минь тийм сайхан болоод би ёроолыг аваад үр хүүхдүүдэн сайн болсон тухай ярь гэсэн үг биш. Иесус Христийн тухайд гэрчилж ярь. Түүгээр дамжигдан аврах тухай хэл гэсэн байдаг. Тэгвэл бүтээл нь гэж хэн байтаар? Бүтээл нь бид. Бурхан дэлхийн ертөнцийг бүтээсэн гэж Библиэлд хэлдэг. Хүмүүсийг бүтээсэн гэж 6 дахь өдөр нь байдаг. Хараатан амтан жигүүрт шуудыг бий болгосон гэж байдаг. Уснаа явагддаг. Тэгвэл тэр бүтээлийг бурхан яах гэж бүтээсэн? Яах гэж энэ дэлхийг хүмүүст өгсөн? Орон гэр болгож өгсөн. Энэ дэлхийг захирч амьдр. Энэ дэлхийг дүүргэж амьдр гэж бурхан ажилласан байдаг. Гэтэл хүмүүс яасан? Гэм нүгэлд унсан. Яагаад гэм нүгэлд ус шунал тачаалаа барьж чадхаа байсан. Хэн эхэлж гэм хийснийг та нар мэднэ. Адам бас хавирганаас гарсан эмэгтэй хүн. Эр нөхөртөө цог. Ингээд тэд бурхны өмнө нүгэлдэн болж эдийн цэцгэлээс хөөгдсөн гэж байна. Тэгвэл бурхны одоогийн зорилго юу? Тэр хөөгдсөн, тэр төөрж бодсон улсуудыг аврахын тулд
цорын ганц хүүгээ илгээсэн учраас Есүс Христийн тухай ярьж явах нь сайн мэдээсэн болдгиймээ. Тэглэр бүтээл нь хэн байх вэ? Бид бай. Та нар аврагдсан нэгэн бай. Аврагдаагүй хичнээн сая хүн, хичнээн тэрүүн хүн Монгол дэлхийд даяар амьдарч байна. Үнэн биз? За Ром номын 10:9-т ингэж бичсэн байна. Хэрв та Иесусыг эзэн гэж хүлээн зөвшөөрч Бурхан түүнийг үхсдээс амьлуулсан гэдэг зүрхэндээ итгэвэл аврагдах болно. Гэт түүнд итгэгээгүй тэд яаж түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж түүнд итгэх вэ? Тэд номлогчгүйгээр яаж сонсох вэ? Илгээгдээс нааш тэд яаж номлох вэ? Сайн мэдээ тунгалагчдын хөл юутай сайхан байна бэ гэж энэ бичлэлээр бичигдсэн байна. Ойлгомжтой байна уу? Би бол та нарын өмнөөс амен гэж гашгирахгүй. Та нар Бурхны үгийг сонсоод амен гэж хэлж ивэл Бурхан та нарт талархах болно. Мөн үү? Заавал урд нь байсан хүн амен гэж гашгираад та нар албатай юм шиг амен гэж дуугарсан болоо. Энэ бол зохимж байдаг. Тэрүү та нар Бурхны үгийг үнэхээр гайхамшигтай ишлэл гэж байвал өөснөө сайн дураар амен гэж хэлж сураач гэж уриалах нь байна. За тэгвэл сайн мэдээ чинь гэж ямар хүнийг хэлэх юм? Нэгдүгээр Иесус Христийн тухай хангалттай сайн мэддэг хүнийг сайн мэдээ чинь гэж хэлнэ. Ягдвал тэр хүн чинь Иесус Христийг л гэрчлэж ярих гэж байгаа юм. Тэгвэл Христийн тухай мэдэхгүй юугаа ярих? Иохан номын 1:1-д ингэж Иохан номын 14:6-д ингэж хэлсэн байдаг. Та нар бүгд зээж юм мэдэх баг. Бүгдөө хэлчихв. Би бол зам, үнэн, амь. Яагаад эзэн өөрийнхөө тухай ингэж хэлсэн? За үүнийг очийг олох ёстой. Нэгдүгээр зам гэж өөрийгөө хэлсэн байна. Иохан 1:1-д бичсэн байдаг. Эхэнд үг байсан, үг нь Бурхантай хамт байсан ба үг нь Бурхан байсан. Бүх юм түүгээр бий болсон, түүнгүйгээр бий болсон нэгч байхгүй. Ертөнд түүгээр бий болсон байтал ертөнд түүнийг таньсангүй. Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнх нь түүнийг хүлээн авсангүй гэж бичсэн байна. Инглээр бол эзэн маань хаанаас ирсэн байтаар вэ? Тэнгэрийн орноос. Эцгийнхээ хажууд, эцгийнхээ тушаалаар газар дэлхийг бүтээгээд, орчлон ертөнцийг бий болгоод, хүнийг бүтээгээд, тэгээд хүмүүс нэг юм нэг унсан учраас эцэг бурхан хүмүүн чи явж тэр хүмүүсийг авраа гэж. Бүгд уялдаатай байна. Тэр бол өөрийгөө зам гэж хэлсэн байна. Яагаад зам гэж хэлсэн? Зам хэрв та нар огт зам мэдхгүй газраар өмнө говийн цогцчийн суманд яваад очивол явж чадах юм байна уу? Хар зам байх. Юу ч байх. Цогцчийн сум руу яваад очоо. Унаатай ч юу явган ч юм. Хэн ч олохгүй. Газрын зураг дээр хараад хичнээн явлаа ч гэсэн олохгүй. Яагтвэл зам хөтөлдөг. Тэгэлэр эзэн бол хаанаас ирсэн бэ? Тэнгэрийн орноос ирсэн. Тэнгэрийн орноос ирсэн учраас яах вэ? Тэр хүн замаа мэддэг байна. Тэр хүн бол хүний бие шилжсэн бурхан байна. Ийм учраас хэн ч надаар дамжихгүйгээр эцэгт хүрэхгүй гэж Библиэлд байна. За Иесус өөрийгөө үнэн гэж хэлсэн байна. Яагаад өөрийгөө үнэн гэж хэлсэн? Яагаад бол тэр эцгийн хүслээр орчлон ертөнцийг бүтээсэн үнэн. Хүнийг бүтээсэн үнэн. Хүмүүс нэг юм нүгэлд унсан үнэн. Тэд бол тамийн оронд орох болсон үнэн. Иесус тэгээд ариун сүнсээр жирэмсэлсэн үнэн. Онгон Мариагаас мэндэлсэн үнэн. 30 нас хүртэл эцгийн хажууд амьдэрсэн. 30 наснаас эхэлж эмшигтөө Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж тунхалж гэлсэн үнэн. 3 жилийн турш үедээ нутгаар хөндлөн гулд явж гайхамшгуудыг үйлдэж цохрыг хараар болсон. Үгснийг босгосон. Хөлгийг хөлтөө болгосон. Муурын сүнсэнд идэгцэн хүмүүсээс муурын сүнсийг хөөж гаргасан үнэн. 33 настай хүмүүсийн гим нүглийн төлөө цовдлогдсон ч үнэн. 3 хоногийн дараа өхлөөс дахин амьдсан үнэн. 40 хоногийн турш дагалдагч нартайгаа хамт бай тэднийг зоригжуулсан үнэн. Дараа нь 12 дагалдагчийн өмнө тэнгэр төрүүлсэн үнэн. Энэ тухай ариун Библи нийт 66 номд Иесус Христийн тухай 202 удаа гэрчилсэн бичсэн байт юм аа. Үүнийг та нар надаар хэлүүлдэг мэднэ. Ийм болохоор эзэн өөрийгөө би үнэн гэж хэлсэн байдаг.
За Библи ам гэж хэлсэн байна. Яагаад ам гэж хэлсэн? Иохан номын 3:16-д түрүүн энэ хөтлөгч ахлагч хэлж байсан. Бурхан ертөнцийг үнэхээр их хайрлсан цорын ганц хүүгөө өгсөн. Ингэснээр хүүд итгэж хэнч мөхгүй мөн хамтаа болох юм. Амен. Ийм сайхан ишлэлээр дуугахан суухан зохимж байна. Тэгэхээр бол Иесус дэлхийд ирэхдээ хүнд мөн хамиг өгөхийн тулд ирсэн байна. Ягд бол тэр өөр амьсан юм. Хэрв тэр амьлаагүй байсан бол мөн хам өгч чадах уу? Чадахгүй. Өнөөдөр дэлхий дээр өөрийгөө бурхан гэж тунхалсан 2000 гаруй шашин байдаг гэж би сонссон. Тэрнээс илүү баг. Өнөөдөр шашны гол 3 төлөөл байдаг гэж бид эрдэмтэд үздэг. Нэг нь бол Христийнх, нөгөөх нь лалынх, гуравдах нь буддийн шашин. За Христ амьдсан байдаг. Гэтэл нөгөө хоёр тэр шашныг үндэслэгч өөрийгөө бурхан тэр шавнаар нь бурхан гэж алдарсуулсан тэр улсууд амьдсан уу? Өнөөдөр лалын шашныг үндэслэгч Мухаммед Зөнч Мухаммед гэж хэлдэг. Тэр хүн одоо нас барсан байна. Одоо бол Саудын Араб шарлан байна. Жил болгон 10 сар буюу тэр өдөр 5 сая хүн тэр Саудын Арабд очиж нас барсан Зөнч Мухаммедээр талархал илэрхийлдэг. Жил болгон 500-аас 1000 хүн дарагдаж өгдөг. Үнэ үү? Энэ та нар сонс, хангалттай сонс. Буддийн шашныг үндэслэгч Богдзонхова бурхан эдэр гэж ярьдаг. Тэр нь бол энтгэх төрс. Ани хүү гэсэн байна. Хоёрдугаарт яв гэсэн тушаалыг хэрэгжүүлдэг хүнийг сайн мэдээчин гэж хэлнэ. За Марк номын 16-гийн 29-д ингэж бичсэн байна. Үнэнээр би та нарт хэлье. Хэн миний төлөө сайн мэдээний төлөө гэр орноо ах эгч дүүгээ их эцгээ өр хүүхэд эдлэн газар орхино. Тэр үед тэр одоо үед гэр орноо ах эгч дүүгээ өр хүүхэд эдлэн газраа хавцлагатад хамт 100 дахин ил явна. Харин мөн ирэх үед мөн хамиг авна гэсэн байна. Тэгэлэр бол явдаг хүнийг бол сайн мэдээчин гэж хэлгэнэ. За Шинэ гэрээний Матай номын 9:35-аас 38 дугаар ишлэл бас ийм үг байна. Иесус синагогуудад сургаалайлаж, хаанчлалын сайн мэдээг тунхаглаж, бүх төрлийн өвчин эмгэнийг эдгэн бүх хот тосгоноор явж байлаа гэсэн байна. Эзэн бол өөрөө сайн мэдээч, хамгийн анхны сайн мэдээч. Ягд бол 12 дагалдагч нартайгаа синагогод суугаад Назар хоттой байсан. 3 жилийн турш орох оронгүй мэд оож хаяггүй мэд ундах газаргүй мэд явсан юм а. Үүнийг та нар сайн мэдээний 4 номоос хангалттай олж уншина. Үүнээс хойш 12 дагалдагч нараа. 12 дагалдагч нар нь яг хөө нэг нь бол Иесусыг сурвж эцээ цувуулж өгсөн боловч дараа нэг дагалдагч тодордог. Тийм биз дээ. 12 дагалд нь үедээ нутгаар сайн мэдээ тараасан. Филипп Самар тараасан. Паул болон Тимот нар хариг орон руу буюу Ром, Грек, Кипр руу явж ирсэн. Ингэж дэлхийд даяар сайн мэдээ тунхаглагдаж одоо дэлхийн 7 тэрбум хүнээс 33% нь аврагдсан байна. Амен. 2 тэрбум 333 сая хүн аврагдаад байна. Гэтэл цаана хэдэн тэрбум хүн үлдсэн байна. 4 сая сахам хүн үлдсэн байна. Үүний төлөө бид явах ёстой болж байна. Гуравт нь Бурханаас сайн мэдээ тараах бэлэг авьяас авсан хүнийг сайн мэдээчин гэж хэлнэ. Эфес 4:11-д ингэж бичсэн байна. Тэр заримыг нь илж, заримыг нь сайн мэдээ тунхаглагч, заримыг нь хончин, заримыг нь багш болгожээ. Эдгээр нь ариун хүмүүсийг үйлчлэлийн ажил бэлтгэж Христийн биеийг байгуулахын тулд юм гэсэн байна. Өнөөдөр бол энд танай дотор ахлагч нар байж, пастор байж. Эдгээр хүмүүс бол хончлох үүрэгтэй хүмүүс. Эдгээр хүмүүс чуулган дээр Бурханы үгийг дамжуулах ёстой хүмүүс. Эдгээр хүмүүс чуулганаа хайчаад сайн мэдээнд яваад өгвөл чуулган яах вэ? Тарж бутарч алгав. Тийм болохоор эдгээр бол Бурханаас бэлэг авьяас, хончлох бэлэг авьяас ус бэлэг авьяасыг авсан хүмүүс байна. Өнөөдөр энэ сайхан гитар дуугаар хөгжмөөр сайхан уянгат хоолоогоор Бурханыг алдаршуулж байгаа үйлчлэгч нар байна. Багтан дууч тийм үү?
Эдгээр бол бэлэг авьяасыг Бурханаас авсан энэ хүмүүс байна. Энэ хүмүүс сайн мэдээнд явчвал энд алдаршуулах хүн хэн байх вэ? Бас олдох бай. Өнөөдөр энэ заалыг цэвэрлэдэг, мөнгө төгрөг авдаг бай, сайн дураараа цэвэрлэдэг олон хүмүүс байгаа гэж би бодож байна. Эдгээр хүмүүс бас Бурханаас үйлчлэлийн бэлэг авьяас авсан байна. Ийм байдлаар Бурхан хүн болгонд бэлэг авьяасыг тусдаа гэдэг юм аа. Ром номын 12-ын 4-р эшлэлд ингэж бичсэн байна. Нэг бид олон эрхтэн байдгийн адил мөн бүх эрхтэнд ижил үйл ажиллагаа байдаггүй адил бид олуулаа Христ дотор нэг бий болоо. Харин хүн бүр нэг нэгэндээ эрхтэн юм. Энэ маш чухал ишин. Өнөөдөр олон хүн 50-60 хүн байх шиг байна. Та нар нэг нэгэндээ эрхтэн байна. Нэг хүнд бэлэг авьяасыг Бурхан өгөх дурггүй. Яагаад вэ? Яагаад бол хүмүүс бардна. Нэг хүн тэр их олон бэлэг авьяасыг авбал тэр өөрийгөө Бурхан чинь шүтдэг. Хүнээр шүтүүлдэг. Өнөөдөр Солонгос оронд 44 хүн дахин төрсөн Иесус өөрийгөө таны улж сурталж ич хүмүүсээр тойрон хүрээлүүлж байна. Гэтэл Матай номдэр юу гэж хэлдэг вэ? Олон иш үзүүлэгч нар миний нэрээр гарах болно. Түүнд бүү итгэх. Тэд нар бол хүмүүсийг уруу татаж тамруу аваачдаг болсон. Ийм болохоор Бурхан бидэнд бэлэг авьяасыг хүн болгонд тус тусна өгөх юм. Нэг хүн сайн мэдээч бол сайн мэдээгээ хий. Ард тал хүмүүс дэмж. Дуулд хүн дуул тэр ажиллаа хий. Номлогч хүн номлог. Энэ нь бол Бурханд тааламжтай харагдах болно. За дөрөвдүгээрт нь сайн мэдээний төлөө ариун сүнсийг дүүрнээр авсан хүнийг сайн мэдээч гэж хэлсэн. Үйлс номын 1:8-д харин ариун сүнс та нар дээр бууж ирэхэд та нар хүчийг олж тэгээд Иерусалим бүх үедээ Самар тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл намайг гэрчлэх болно гэсэн байна. Тэгэхээр Бурханы сайн мэдээг хэн дуртай хүн сэтгэлийн хөдлөлөөр хийж чадах уу? Чадах уу та нараас? Өнөөдөр Бурят руу яв. Тэгвэл за би маргааш явлаа гэд гарч хүн байна уу? Өөр Монгол руу явах хүн байхгүй. Яагаад гэвэл тэд гэр орондоо санаа зовно. Ажил төрөлдөө санаа зовно. Бизнестэй санаа зовно. Эхнэртэй хайртай, эхнэрээсээ салж чадах. Зарим нь нөхрөөсөө салж чадах. Асуудал байна уу? Байна. Зөвхөн ариун сүнсний дүүрнээр авсан хүн Бурханы сайн мэдээг тунхалж чаддаг. Ийм учраас ийм л хүмүүс явах ёстой гэж Библиэлд хэлдэг. Тавд нь Бурханы сайн мэдээний төлөө зовхоо мэддэг, хавчтаа ойлгодог, орон гэргүй мэд явж чаддаг хүнийг сайн мэдээч гэж хэлнэ. Эзэн Иесус Матай номын 10:16-д ингэж хэлсэн байна. Харагтун би та нарыг сүрэг чонн дундах хонь мэт илгээж байна. Тиймээс та нар могоош хурц ухаантай, тагтаа шиг гэмгүй бай. Харин хүмүүсээс болгоомжил. Учир нь тэд та нарыг шүүхэд тушааж, синагогуудад та нарыг ташуурдах болно. Ахан дүүгээ эцэг нь хүүгээ үхэл тушаана. Хүүхдүүд нь эцгийнхээ эсрэг босно. Тэднийг үхэлд хүргэнэ. Миний нэрээс бол бүгд та нарыг үзэн ядна. Харин эцэг хүртэл тэлсэн аврагдах болно гэж хэлсэн байна. Сайн мэдээч хүн ийм л хүмүүсийг сайн мэдээч. Өнөөдөр бид нар бол сайн мэдээчин зовлонг бол мэдэрч байх ёстой. За Иесусийн дагалдагч нараас, шав нараас Иесусийн тухай гэрчилж явсан бас Иохан Баптист толгоогоо авахсан байдаг. Мөнгөн царан дээр толгоон тавигдсан. Гүн үү? За Иесусийн дагалдагч 11 сүүлд 11 нь амиа хорлсноос босна 11 нь бол үедээ нуудахаар Иесусыг сайн мэдээнд явж исэн байна. Тэр 11 хүнээс ганцаас босна бүгд тамлагдж цаазлагдсан юм аа. Петр урууга харанцовдлогдсон. Хамгийн хайртай шав. Ганцхан Иохан өөрийнхөө насыг илээсэн гэж Библиэлд гардаг. Тэгэхээр бол өнөөдөр ч гэсэн лалын ертөнцид ямар асуудал болж байна. Христчин хүмүүс тэр гэр орноороо бөмбөг шидүүлж бүгд дэлбэрч өгч. Амьдараа шатаалгаж байна. Хэрчүүлж хөрөөдүүлж өгч байгаа. Гэсэн ч сайн мэдээ чинь хүн бол үүний төлөө л явдаг.
Есүсийн загалмайг үүрээд би амиа сайн мэдээний төлөө нэг хүнийг аврахын төлөө үхнэ гэж хэлдэг улсуудыг сайн мэдээч ингэж хэлнэ. 6-аад нь ариун Библийг уншдаг, судалдаг, ишлүүдийг цээжилдэг, Израилийн ард түмний түүхийг сайн мэддэг хүнийг сайн мэдээч гэнэ. Өнөөдөр бол хуучин гэрээнд 39 ном, шинэ гэрээнд 27 ном байдаг гэдгийг та нар бүгд мэднэ. Мэдхгүй хүн байхгүй байна. Гэхдээ 66 номыг бүгдийг уншсан хүн хэр олон гарах болоо. Ариун Библиэс ятгатаа нэг 20 ишлэл цээжилсэн хүн хэр олон гарах вэ? Үгийн дагуу амьдрэх хүн хэр олон гарах вэ? Үгийг мэдэж болно. Хэрэгжүүлэхгүй бол хичнээн цээжлээч мэд хэрэг баг. Нэмэр баг. Үгийг мэдээд хүнд ном хайлцахын тулд үгийг судалдаг. Түүнийг хэрэгжүүлэхийн тулд судалдаг юм аа. Хуучин гэрээ номуудыг зарим хүмүүс хэлдэг шүү дээ. За хуучин гэрээ уншаад бараг хэрэггүй дээ. Шинэ гэрээ уншихад л болоо шүү дээ. Яг бол эзэн надыг аварна гэсэн. Хуучин гэрээн дээр бол эзний тухай байдаггүй. Зарим хүн тэгж боддог. Би хэлжээс хуучин гэрээн дээр 202 удаа Иесус Христийн дахин ирэлтийн тухай, дахин ирэх тухай, аврах тухай өгүүлдэг. Тэгэлэр хуучин гэрээ тэр хэвээрээ Иесусыг гэрчилдэг. Израилийн ард түмэн яагаад бурхнаас сонгогдсон юм? Израилийн ард түмэн яагаад уруулсан юм? Яагаад шаруулсан юм? Тэгснээрээ ямар их шийтгэл авч дэлхийд хамгийн зовсон ард түмэн болсон бэ гэдгийг хуучин гэрээг уншихгүйгээр бид мэдэхгүй. Өнөөдөр бид итгэлээ гэвэл ямар шийтгэл бурхнаас авдаг энэ хуучин гэрээний түүхүүдийг мэдхгүйгээр бид бас Библийг ойлгохгүй. Өнөөдөр олон хүмүүс цуглаан ороход явж байна. Урууж байна, шаруулж байна. Өөр шүтэөнгөрөө гүйж байна. Тэглээгээд тэд бол бурхны өмнө ямар том шийтгэл авахаа мэдэхгүй байна. Яг бол хуучин гэрээг уншдаггүй учраас мэддэггүй юм аа. За Библи ном дээр шинэ гэрээний 2 дугаар Тимотийн 3:15-д ингэж хэлсэн байна. Судар бүр бурхны амьсгалснаар байдаг өгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвхт байдал дотор чиглүүлэхэд тустай гэж бичсэн байна. Мөн Еврей номын 4:12 бурхны үг амьд өгөөд идэвхтэй хоёр талдаа иртэй ямар ч элднээс хурц өгөөд сэтгэл хийгээс үнсийг үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн орд өгөөд зүрхний бодол хийгээд санааг шүүх чадвартай юм. Түүний хараанаас нуугддаг нэг ч бүтээл байхгүй. Харин түүний мэлмийн өмнө бид бүгдүүлээ нүцгэн бөгөөд ил болоо. Амен. Тэгэлэр бол энэ 66 ном бол бурхны үгнүүд байх нэ. Ийм учраас энэ бурхны үгэнд хүч чадал орсон байдаг. Ийм учраас бид 66 номыг жил болгон унших ёстой, бясалгах ёстой, хэрэгжүүлэх ёстой байна. За 7-д нь гэм нүглээс өөрийгөө зайлуулж бие сэтгэлээ барьж чаддаг мөн бурхнаас эмээж явдах хүнийг сайн мэдээч юм гэж байна. Бидний бурхан ба эцгийн хүслийн дагуу одоогийн бузар улаагаас биднийг эдлэхийн тулд бидний нүглийн төлөө Иесус Христ өөрийгөө өгсөн юм гэсэн байна. Тэгвэл бид бол Иесусийн цусаар хийсэн гэм нүглөөдөө угаалгасан байна. Ариутгагдсан байна. Итгэлээрээ бас өвтгөгдсөн байна. Бас мөн хэмтэй болсон байна. Тэгчгээд бид нар дахиад гэм нүгэл хийх нь зохистой юу? Зохисгүй. Тэгсэн атлаа бид гэм нүгэл хийхгүй чаддаг уу? Бас чаддаг. Хоёр том зөрчил үүсэж байгаа биз? Бид сүнсээр дахин төрсөн боловч бид махан биеэрээ дахиж төрөөгүй. Хэрэг бид сүнсээр явбал махан биеийн хүслээ гүйцэлдүүлэхгүй гэж Библиэлд хэлдэг. Энэ тухай та нар уншсан ба. Тэгвэл бид бурхнаас юу гуйх ёстой болж байна? Бурхан минь бидний гэм нүгэл хийхгүй хүчийг өгөөч. Бид гэмтэй. Одоо ч гэсэн бид нүдэрээ гэм хийдэг. Оюун бодлороо гэм хийдэг. Зүрх сэтгэлээрээ гэм хийдэг. Махан биеэрээ гэм хийдэг. Би нэг ганц жишээ хэлье. Би эрэгтэй хүн. Бурхан надыг сул дороогоор бүтээсэн. Эрэгтэй улсууд гооц хүнтэй хүүгнүүдийг хараад бас гоёор хардаг мөн үү? Гэхдээ христчин улсууд бурхан энэ нэмэгтэйг ямар гооц хүнтэй бүтээвэ гэж харна. Махан бие хүн энэ хүүхэнтэй ер нь нэг
очир уруулгасан гэж бодож шунал тачаалдаа хөдлөгдөн. Үнэн биз? Бид нүдэрээ гимхий тэнүүн. Өнөөдөр гооцглэн гим нүд буруугүй гэдэг юм. Монголчууд дэлхийн хүндрэлтэн ярьдаг. Гооцглэн харахгүй бол чи сохор юм аа гэж хэлдэг. Мөн үү? Мис тэмцээнүүд зохиогоод бид нар нүцгэн өгнээд хараад баясчиг алгаар ташаасууд үнэн бидний нүгэл чанар энэс илэрдэг. Ийм учраас бид нар бол өдөр болгон Бурханаас Матай номын 7-гийн 7 ёсоор бид гойхон. Дандаа л өөрийнхөө төлөө Бурхан минь надад мөнгө өгөөч. Ажил өгөөч, сайн нөхөр өгөөч, эхнэр өгөөч, үр хүүхдүүдийн хүмүүжлтэй болгож өгөөч, солонгос явуулж өгөөч. Ингэж гойхон зохимжтой юу? Нэг талаар Бурхан үнийг хүсдэг. Үгүй тэгвэл өгнө. Таны хэрэгцээтэй бүгд личэнд би хангана. Гэхдээ та нар миний үгэн дотор бай. Би та нарын дотор байж, та нар миний үгэн дотор байвал та нар юу хүснэ гоё. Тааны төлөө биелэгдэх болно гэж хэлсэн байна. Тэглээр бид эхлээд юу гоох ёстой вэ? Цуглааны ах トゥ нарын төлөө, сүнслэг өсөлтийн төлөө, гэм нүгэл хийхгүй байхын төлөө, ариун сүнс биднийг өдөр болгон гэм нүглээс зайлуулж байхын төлөө гоох ёстой байна. Ингэж чадвал бид гэм нүгэл хийхгүй байх хүчийг олд юм а гэж Библиэлд хэлдэг. Эфес номын 5:3-д хэлсэн байна. Ариун хүмүүс үлний эцгэс садар сумун альва бузар булаа шунан та нарын дунд бүү дурсагдаг. Садар сумун бузар булааг үйлдэгч, шүтээнийг шүтэгч, шунхаа ямар ч хүнд Христийн болон Бурханы хаанчлалд өг байхгүй гэдгийг та нар ойлго. Яагаад гэвэл эдгээрээс болж Бурханы уур хилэн уулгурын хүүхдүүдээр уудаг юм а гэсэн. Энэ маш чухал үг ээ. Яагаад гэвэл бид Давид хааны түүхийг бид хуучин гэрээний Самуэль 1-р Самуэльас хангалттай уншдаг. Тийм биз дээ. Давид хаан Бурханаас тосцогдсон хүн мөн үү? Мөн. Ивэл авсан хүн мөн үү? Мөн. Израилийн хаан болсон мөн үү? Мөн. Тэнд юу дутагдлаа гэж гэм нүгэл хийдэг. Миний Библиэлд уншаад харж байснаар бол лав 30-аад их нэртэй байсан байдаг шүү дээ. Соломон хаан 800 их нэртэй 200 татвар эмстэй байсан. Гайхамшигтай их хүн. Тэр 800 их нэртэй яаж амжиж унтж ирсэн юм бэ гэж гайхав. Гэтэл бол Давид хаан бас хүүгээсээ бас нэг ч учиргүй нэг бас янз бүрийн байдлаар 30-аад их нэртэй л байсан байна. Тэгсэн мөртлөө Батшеба гэх Уриа жанжныхаа ихнэр нэгэнт үцгэлэн бүсгүй нүцгэн угаал үйлдэж байхыг харж тачаадж түүнийг ордондоо оруулж түүнтэй бэлгийн харьцаанд орсон байна. Үүнээсээ болж жирэмсэн болгосон. Библиэлд байгаа. Үүнээсээ болж ичгүрт байдалд орохгүй тулд Уриа жанжныхаа хамгийн тэргүүний фронтонд явж өгөхөөс өөр замгүй байдалд оруулж хувилдаан зохиосон. Ингэснээр тэр ертөнцийн эзний 10 хуулийн 6-аг нэг дор зөрчсөн байна. За хэдүүлээ тоолъё. Ямар 6 хуулийг зөрчсөн баг. Өө завхаа. Өө хүн ал. Эзний нэрийг дэмий бүү дурд. Хөршөөгөө эсрэг бүү шунахаар бүү хулгаал. Шөнөг нь бүү хотл хэл өнөө 6. 10 хуулийг 6-аг нэг дор зөрчиж болдог байна. Ягд бол тэр хүний хинэрийг хулгайлсан уу? Хулгайлсан. Завхаарсан уу? Завхаарсан. Нөхрийг нь аминд хороосон уу? Хороосон. Эзний өмнө дэмэнд ухаанд бурхан минь гэчгээд үгийг нь дагуу явааг хүнийг эзний нэрийг дэмий бүү дурд гэж хэлдэг. Бурхан минь хашгирсан мөртлөө эзний үгийг мэдэхгүй, судлахгүй. Үгийн дагуу явдгүй хүнийг эзний нэрийг бүү дэмий дурд. Тэгээ сүүлд нь тэр иш үзүүлэгчийн өмнө юу гэж хэлдэг вүлээ? Би гэмгүй хөө. Тийм биз дээ. Улайхаас нааш өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөв. Тэгээд хөршөөхөө эхнэр рүү шунхаарсан байна. Үүний хөдлөө ямар ялгаа авдаг вэ? Хамгийн түрүүнд Абсалом, Амнон хоёр асуудал үүсдэг. Амнон, Абсалом хоёр Давидын хоёр хайртай хүү. Амнон өөрийнхөө охиндоо Тамарт дурлсан. Тэр нь Абсаломын гэрт амьдардаг. Түүнийг хүчинцэн, бузар байдалд оруулсан. Үүнээсээ болж Абсалом нь Амноноо алдаг.
эцсээс үлд муу ерэн сүнсэнд Авслом автагдаж эцгийнхээ хаан сэнтийг санаархаж өөрийгөө хаанд өргөмжилснөөр Израилийн ард түмэн хоёр хуваагддаг. Дундаа байлддаг. Хэдэн 10,000 хүн дайны талбарт үргэлжлэдэг. Эцсийн эцэс дайны талбарт ганц хайртай бас Авслом нь нас бардаг. Ингэж бурхны шийтгэлийг авсан юм аа. Бид бурхны өмнө гэмх хийхэд шийтгэл авдаг. Библиэлд хэлдэг. Та нар хүүхдүүдэд хүмүүжүүлэхийн тулд нарийн саваагаар ороолгож бай гэж. Тийм үү? Энэ ишл би ягдвал та нар тэр хүүхдийг хүн болгож хүмүүжүүл. Эзний дэг журам дотор хүмүүжүүл. Тэгвэл бид хүүхдээ юм хэлэхгүй ямар хүүхдийг өсгөх вэ? Тэрэн шиг бурхан биднийг хайртай итгэмжтэй хүүхдэд болгохын тулд буруу юм хийвэл яадаг? Ороолгодог юм аа. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Тийм учраас гэм нүгэл хэвэл бурхнаас над шийтгэл ирнэ гэж мэдэрдэг байх ёстой. Ингэж яаж бид бурхнаас бурхны үгэн дотор амьдарч чадах болно. За 8-нд нь сайн мэдээний чуулганаа чиглүүлдэг пастор ахлагч нарыг агуу захирамжийг хэрэгжүүлэгч сайн мэдээч ингэж хэлхнэ. За Үйлс номын 2:46-ад нэг гайхамшигтай ишлэл байдгийг. Анхны чуулгануудын тухай. Итгэсэн бүгд хамт байцгааж байгаа бүхнээ нийтээрээ хэрэглэж байв. Тэд эзэмшил газар өмч хөрөнгөө худалдаж тэр мөнгөөрөө хүн бүрийн хэрэгцээнд зориулан түгээж байв. Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүм цуглаж талхай айлуудад хувааж баяр хөөртэйгээр чин сэтгэлээсээ хоолцсон бурхныг магтан бүх ардын хайр хүндэлийг хүлээж байв гэсэн байна. Энэ анхны Иерусалимийн цуглаан. Өнөөдөр чинь Монгол 530 цуглаан байна. Өнөөдөр бүгд цуглаандаа цуглаад, бурхнаа алдаршуулд магтаад, бурхнаас өгсөн ивэл өрөөлийг аваад, бурхандаа талархаад ингээд сууж байна. Иерусалимийн анхны чуулган бол нэг ч хүнийг сайн мэдээнд явуулах гэж Үйлс номдэр үг байдаг. Гэтэл эзэн 12 шиваа дагуулад 3 жилийн турш орон гэргүй мэт явсан байд. Ялгаа байна уу? Айн газар тэнгэр шиг ялгаа. Ядуу улсууд нь цуглаанд ирэхэд гоё байсан байна. Яг бол баян улсууд нь өөрийнхөө эзэмшил газрыг худалдчихаад баахан талах хэрэгцээний юм аваад нөгөө сүмдээ цуглаад бурхандаа талархал өргөөд ингээд сууж ирсэн. Ийм болохоор бурхан энэнд нь дургүй байсан учраас Испаний улмаас хавчлага өрнүүлсэн юм аа гэж теологийн эрдэмтэд ярьдаг. Иерусалим чуулганууд тогтох газаргүй болсон. Ингэснээр бүгд шоронд орж баримтлаж ихсэн учраас Иерусалимийн чуулган тарж газар бүхэнд сайн мэдээ тунхалсаар явбаа гэж Библиэр. Ингэж бурхан албан шахалтаар тэр хүмүүсийг сайн мэдээнд илгээсэн. Өнөөдөр Монголын 530 цуглаан 30,000 том хүн итгэжтэй гэж хэлж байна. Хүн амын 1%. Гэтэл өнөөдрийн чуулганууд бол дээрийн фарисеучуудын хэмжээнд очоо ята гэсэн зарим үед харамсах сэтгэл надад төрж байна. Сайн мэдээнд явуулах мөнгө байхгүй. Улс орон хямарсан байна. Эдийн засаг суурьж байна. Өргөл багассан байна. Араа ядан түрээсээ төлж байна. Эндээ мөнгө гарах. Өө шогширсан зовлон тооцсон ийм хүмүүс олон байгаасаа гэж би л бодохгүй. Би нэг яан гэж хүний тэнгэрлэх хүн гэж нэг зохиол уншижсэн. Бодвол та нар уншсан баг. Тэр том Монголд ирээд нэгдүгээр чуулган дээр өөрөө гисэл хийж ном л хийчихсэн. Тэр номыг уншихад тэр цуглаан гэж тэр тосгоноороо цуглаан болдог. Цуглаан болохдоо бараг тустаач байр байхгүй. Хоёр хүнийг байга карамбантугаа тэр зооснуудаа бүгдийг нөгөө за сайн мэдээнд яваад ирэхэд 10 хоног явуул. Ирэхлээр нь үр дүнгийн сонсдог. Урамшуулдаг. Энэ бол жинхэнэ ань цуглаан гэж яан гэж тэр хүн хэлсэн байсан. Баруун Европод тэр хятадын шоронгоос оргож гараад баруун Европын чуулгануудаар оригдаад яваад энд өхмөл чуулганаар дүүрэн байна гэж тэр хүн ном дээр бичсэн байна. Шилтгэн шиг сайхан ордон болсон цуглааны байр. Мөн үү? Тэнд итгэгч нар гэдэг хүмүүс ирдэг баян цадгалан дандаа хандив их өргөдөг. Сайн мэдээнд явдаг хүн байхгүй. Сайн мэдээний улсуудыг санхүүжиж чадвар байхгүй. Пастор нэгж баян тансаг, машин унсан юм.
Тийм болохоор энэ бол өхмөл цуглаан гэж тэр хүн халаглалд бичсэн байна. Ийм цуглаанууд Монголд олжих юм бол энэ цуглаанууд удахгүй тэр замаар л орно. Өнөөдөр цуглааны тоо цөөрч байна. Яагаад вэ? Ягдвал чуулган юуны төлөө зогсдгийг? Хүн аврахын төлөө зогсон шүү дээ. Мөн үү? Нэгж хүнийг аврахын төлөө эзэн Иесус явж чадсан юм бол өнөөдөр цуглаан бол нэгж хүнийг аврахын төлөө явуулах ёстой. Дотоодын илгээлтэй ч хийх ёстой. Гадаад руу сайн мэдээний илгээлтэй ч хийх ёстой. За, өнөөдөр чуулгануудын гол зорилтыг би ингэж харж байна. Агуу захирамжийг хэрэгжүүлэхийн төлөө байх энэ нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь ариун сүнсээр сайн мэдээний төлөө дуудагдсан бэлэг авьяас өгдсөн итгэжтийг тодруулах. Гуравдугаарт нь эдгээр хүмүүсийгээ сургаж боловсруулах. Дараа нь сайн мэдээнд санхүү мөнгөний асуудлыг шийдвэрлэж босгож өгөх. Тэднийг илгээх, араас нь санаа тавих. Тэднийг бурхан даатхан залбирах. Сайн мэдээчдийн ард үлдсэн гэр бүлийг нь халамжлах. Сайн мэдээчнийг эргэж ирэхэд нь тэдний сайн мэдээний тайлан сонсоод урамшуулан босгох нь чуулганы үүргээ л гэж харж байна. Энэн дээр санаа нэгдэхгүй зарим пастор байж магадгүй. Гэхдээ энэ бол миний үг биш ээ. Библиэлд бичигдсэн Бурханы үгнүүд юм аа. За 1-р Коринт номын 9:3-д Илж Паул ингэж бичсэн байна. Би эрг чөлөөтэй биш гэж үү? Би илж биш гэж үү? Бидний эзэн Иесус Христийг хараагүй гэж үү? Та нарын эзэн доторх миний ажил биш гэж үү? Гэж асуусан байна. Ягдвал олон хүнийг аварсан байна. Хонин сүрэг хариулдаг атлаас үргээхээ сүүх хэрэглэдгүүх юм байна уу? Усан үзмийн талбай байгуулгад жимснээс нийтдгүүх юм байна вэ? Мосегийн хууль тариа цайруулж байгаа үхрийн аманд хушууч бүүхий гэж бичигдсэн байдаг. Энэ нь бурхан үхэр санаа тавьдаг юм үгүй юм аа. Тэр нь бидний төлөө айлдсан юм аа гэж хэлсэн байна. Тиймээс ариун үйлчлийг гүйцэтгэж сүмээс хоолдгийг тахил өргөгчд тахилын ширээнээс хоолдгийг мөн сайн мэдээчдийн тунхлагчдыг сайн мэдээгээр амжуухыг эзэн тогтоосон гэж Библиэлд хэлсэн байна. Инклер бол өнөөдөр танад пастор байна. Та нар пастрыгаа цалинжуулж байгаа. Мөн үү? Энэ түрээсээ ухаандаа түрээстэй бол түрээсийн төврийн төлж байгаа. Түрээсгүй бол энэ цаглагаан, дулаан энэ бүх зардлын та нарт тааж. Бурхан та нарын өмнө өдөр болгон нэг хил аль тавихгүй. Та нар нэг үе бордуулагч болсныхоо хувьд пастраа цалинжуулж энэ цуглааныхаа байрыг санхүүжих үүрэггүй л гэдэг. Тэгвэл тааны дотроос явж байгаа сайн мэдээчдийг хэн санхүүжүүлэх болж байна? Та нар л санхүүжүүлнэ шүү дээ. Бурханаас бэлэг авьяас авагдсан тэр хүнийг за сайн яваарай. Замдаа цадах болтугай, унтхайл олдох болтугай, мөнгөний чинь бурхан өрөөх болтугай гэд явуулждаг. Өөснөө юу ч гаргадаг. Тэгчгээд нөгөө хүнийгээ зов сонсоод бурхан чам туслаагүй мөг тавлах ёстой юм. Үгүй л яахгүй. Та нар өнөөдөр та нар бизнестэй бол бизнесээ хий. Эмч хүн бол эмчээ хий. Багш хүн бол багшаа хий. Наймаач хүн бол наймаагаа хий. Сайн мэдээнд явж байгаа хүнийг энэ мөнгөөрөө яах вэ? Санхүүжүүлээд та нар сайн мэдээчд болж хоогноо гэсэн. Ингэж Библиэлд бичснээр нэг биеийг ингэж бүрдүүлдэг юм аа. Сүнсний ахын тус. За Филиппо номын 4:15-аас 19-нд ингэж бичсэн байдаг. Сайн мэдээг анх номлох үед намайг Македоноос явсны дараа авах өгөхийн хэрэгт ганцхан таанаас өөр нэг чуулган оролцоог Филиппочууд та нар өөрсдөө мэдж байгаа. Ягдвал Теслоникт байхад хүртэл та нар нэгээс илүү удаа надад хэрэгтэй юм илгээсэн. Би бэлгийг ирж байгаа юм биш. Харин та нарын үнэлгээ нэмэгдэж байгаа үр ашигыг тань ярьж байна. Би бүгдийг илбээр хангацсан. Би Ефратитаас та нарын илгээс юмыг хүлээж аваад дүүрэн байна. Бэлэг танд бурхан таалагдах тааламжит тахил анхлын үнэр юм аа. Миний бурхан өөрийн алдардах баялгаар Христ Иесус дотор та нарыг хэрэгтэй бүхнээр чинь хангана гэсэн байна. Тэгэлэр сайн мэдээ тараадаг төвний төлөө мөнгө зарцуулж чуулганыг бурхан яана гэж. Дээрээс өөрийнхөө баялгаар хангана гэж. Филиппочууд ягаар элэнгээр алдартай. Ягдвал сайн мэдээний үйлс Паулд мөнгө хандуулж байсан байна. Явхтан ч хандуулсан, араас нь жилгээж байсан байна.
Ийм болохоор Филиппочууд бол ариун Библи ном дээр бичигдсэн тийм чуулган болж дэлхийд даяар Филиппочууд гэж нэр өргөл дурсагч идэв. За би одоо сүүлчийн нэг бүлэг рүү орж байна. Энэ дээр бол сайн мэдээчин гэдэг хүн яаж сайн мэдээ тараах вэ гэж хэлсэн байдаг. За 1-р Коринт 2:1-д Паул хэлсэн байна. Ах トゥ нараа та нар руу очихдаа би таанад үг яриа мэрэгэн ухааны давмгаалаар Бурхны нууцыг тунхаглаж байгаагүй. Учир нь та нарын дунд би Иесус Христ болон зовдлогдсон түүнээс өөр ямар зүйлийг мэдэхгүй байхаар шийдсэн юм аа. Энэ бол гайхамшигтай. Яагаад вэ? Олон сайн мэдээчтэй би уулзалт таарлаж явлаа. Ихэнх хүн өөрийгөө гიშлээд эхэлсэн шүү дээ. Би түрүүн хальт ярьсан. Би бурханд итгэснээрээ ястаа ивэгдээд өрөөгдөө. Та нар итгэвэл ингээл өрөөгдөө. Манай гэр бүл үнэхээр өрөөгдсөн. Би байранд орсон. Би ажилтаа болсон. Хүүхдүүд он бүгд дээд сургууль онд төгссөн. Өөрийгөө л алдаршуулаад эхэлсэн. Өнөө Иесусийн тухай таг мартчихсан. Ийм байдлаар сайн мэдээг битгий тараа гэж Паул хэлдэг. Паул бол алдартай одоо хүн шүү дээ. Уг нь бол бидний хэлдгээр одоогоор доктор, профессор хүн. Парасай хүн. Тэр маш их оюуны маш их мэдлэгтэй. Хоёрдугаар Библийг бол бараг хуучин гэрийг бүхлээр нь цээж ирнэ. Энэ итгэлдээ үнэнч байсан учраас Христийг хавчиж олон хүнийг шоронд хорж ирсэн. Тэгсэн атлаа тэр хүн сайн мэдээчин болсон. Яагад бол Иесус чи миний надыг яагаад мөшгөөд байгаа юм бэ гэж асуусан. Чи миний төлөө сайн мэдээ тунгалагч болов. Ийм учраас Паул бол хизээч өөрийгөө алдаршуулдаггүй. Дандаа Иесус Христийн тухай ярьж явсан байдаг. Ийм болохоор та нар бол дандаа Христийн үгээр Христийг сурталчилж, Христийг ойлгуулж, зөвхөн Христ мөнх амийг өгч чадах чадвартай юм а гэдгийг мэдүүлж явахын төлөө байх ёстой гэж хэлдэг юм а.